Дүргээ. За гадаад зээлгүүр ашиглалыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. За мөн одоо бас 21 гишүүдийн хамт өргөн бариад хилцэгдээд явж байгаад харамсалтай нь өнгөрсөн 7 хоногт энэ хуулийн төсөл маань их хурал дээр босго давааг унсан. За яаралтайгаар засгийн газраас одоо яаралтай гормоор оруулж ирээд хилцүүлээд явж байгаа үед одоо бас талархалтай байна. За тал эвингийн үлгэр шиг юм болсон харамсалтай. Улаанбаатар хотын Сэлбэдийн төв маань ингээд орхигдоод энэ хуулийн гадна үлдэж байна. Уг нь хамт явсан. Нефт боловсруулах үйлдвэр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц Сэлбэдийн төв гэж яваад ингээд үлдээд энэ хүрээд явж байна. Сэлбэдийн төв маань бол одоо маш том бүтээн байгуулалт. Улаанбаатар хотод одоо 40-50 жилийн дараа хийгдэж байгаа ийм томоохон цогцлбор хороол. За Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр болон энэ шат шатанд дэвшүүлэн оролцсон улс төрийн хүчнүүдийн мөрийн хөтөлбөрт байсан. За Улаанбаатар хотыг одоо 20 минутын хот гэсэн хөтөлбөрт 14 хотод хуваах хамгийн том анхны эхлэл байсан. Тэгээд харамсалтай нь энэ төсөл маань хуулийн гадна үлдэж байна. За энэ төсөл явснараа бол энэ агаар орчны бохирдол, хөрсний бохирдол Улаанбаатар хотын хэт төвлөрлийг бууруулах гэдэг олон төрлийн ач холбогдолтой байсан. За энэ Сэлбэдийн төв энэ хуулийн гадна үлдснээрээ эрсдэл үүсэх үү? Энэ маань зогсохгүй цаашаа үргэлжлэх үү? Би өнгөрсөн амралтын өдрийн Сэлбэдийн төв дээр очиж ажилласан гүйцэтгэгч компаниуд тэр талбай дээр ажиллаж байгаа инженер одоо энэ барилгын ажил албаа агчтай уулзсан. Хувийн хвшлийнхэн маань жоохон сэтгэл гундуу байлээ. Сэтгэл дундуур байлаа. Тухайн бүс нутгийн одоо энэ Чингэлтэй Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэртэр байгаа орчин сууж байгаа иргэдийн төлөөлөлтөд ч уулзсан. Маш хүлээлттэй байсан. Үнэхээр одоо харамсалтай байгааг илэрхийлж байсан. Тэгээд энэ Сэлбэдийн төв маань эрсдэлгүй цаашаа явах уу? Нийслэлээр бонд гаргаад 500 сая долларын одоо хөрөнгө босгоцсон. Энэ нь одоо зарцуулалтын эрхийн одоо нийслэлд нөгөх үү? Сүүлийн үед энэ нос төржилт хэрэг сэтрээд нийслэлээр явж байгаа бүтээн байгуулалтын ажлыг их хурал дээр оруулж ирснийг ярьдаг, гоочилдог, шоглдог ийм одоо үзэгдэл газар авсан. Энийг болж одоо нэгэнт одоо энэ орон нутаг, за нутгийн өөрөө удирдах байгууллагууд холбогдох шийдвэрээ гаргаад хууль дүрмийн хүрээнд засгийн газраар хилцүүлээ, соёрхон батлуулаад хилцээр хийлгээд энэ бонд тусгацсан, мөнгө босгоцсон. Энийг одоо зарцуулах эрх нь одоо тухайн одоо тэр шатны орон нутгийн байгууллагт эрх нь олгогдож байна уу? За сангийн сайд хариулъя. Мэдцээхэн сайд. За алтан шаваа гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр засгийн газар гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг санаачлан оруулж ирсэн байгаа. За гадаад зээлээр хэрэгжиж байгаа манай ашиглагдаагүй байгаа зээлийн бараг 38% эзэлж байгаа газрын тос Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийг хугацаанд нь ашиглалтанд оруулах, зээлийнхээ ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэхээр энэ хуулийн зорилго байна. За Сэлбэдийн төвийн асуудал бол ерөөсөө нийслэл өөрөө бонд гаргаж санхүүжүүлж байгаа төслөө. Тэгэхээр энэ хууль одоо батлагдсанараа Сэлбэдийн төвийн төсөл явахгүй байх гэсэн үг биш. Нийслэл өөрөө зардлаа ирэмблээд, төслүүдэд ирэмблээд энэ төслөө явуулах боломж нь нийслэлд байгаа. Тэгэхээр Сэлбэдийн төв одоо зогсно гэсэн ойлголт байхгүй, зөвхөн тэр босгосон бондынхаа зарцуултыг хэрхэн ашиглах уу, энэ ондоо багтааж ашиглах юм уу, тийм ээ? Энэ бол нийслэлийн иргэдийн уралдаан өөрт нь эрх нь байгаа асуудал. За алтан шаваа гишүүн тодруулъя. За тодруулах үгэлээ та. За энэ хуулийн гол агуулга нь бол Монгол улс өөрөө эрчим хүчээ асуудлаа шийдэх, нефтийн үйлдвэрээ барьж, за энэ дотоодын нефтнийхээ асуудлыг шийдэх. За энэ Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц бол баруун 5 аймгийг эрчим хүчээр дангаараа бие дан шийдвэрлэх. За Монгол улс өөрөө эрчим хүчин дээрээ одоо бодлого гаргаж үнийн уян хатан байдлаар одоо бас хандах шийдвэрлэхийн боломж хүрч байгаа. За дээр нь энэ нефт боловсруулах үйлдвэр ашиглалтанд орснороо дотоодын хэрэгцээний 55%-ийг дангаараа хангах дотоодынхоо. За мөн одоо энэ дээр яг асуудал болоод байгаа энэ үнийн уян хатан байдлыг дотоодоо зохицуулж, за үүнийг дагсан одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ хүртэл одоо буурах ийм бодит нөлөөлөл үзүүлэх ийм үр ашигтай юм төслүүд байгаамаа. Тэгэхээр энэ одоо төслүүд маань цаг хугацаанд ашиглалтанд ороосоо
Тэгсэн үүднээс энэ одоо хуулийг өргөн барьсан гэдэг одоо бас иргэддээ бас тайлбарж хэлэх нь зөв баг. Тэгээд хуулийг дэмжиж байгааг илэрхийлж байна.